би болсон явдал ярьж эхэлснээс хойш ертөнцийг арай өөрөөр хардаг боллоо. Өмнө мэдээнүүдээс янз бүрийн хэргийн талаар сонсоод нэг их тоодоггүй байсан юм. Учир нь энэ бүхэн надад хамаагүй гэж боддог байлаа. Надад ямар ч хамаагүй улс оронд болж байгаа хэрэг юм чинь гэдэл боддог байж. Харин болсон явдлын талаар материал судалж хэлдэг болсноос хойш би өөр бодолтой болсон. Миний ярьж байгаа альва гэмт хэрэгтэнгүүдийн ард өөр нэгний амьдрал дахиж хизээж засаршгүйгээр оронгоороо эргэж байгаа гэхээр маш харамсалтай юм. Бид бүгдээрээ адилхан хүмүүс гэдгээ хүн бүр битгий мартаасай гэж хүсэж байна. Бөглөө үүрээр Алмат хотын мэдээв цагдаагийн албанд нэг залуу ирж баахан зовлон тоочж эхлэв. Жижүүрийн цагдаад загнаж хурдан мурдан байцаагчид уулзуулахыг хүсв. Жижүүр үүнийг мурдан байцаагчид уулзуулав. Өөрийгөө Марат гэж танилцуулсан залуу нэг аимшигтай хэргийн гэрч болсноо хэлнэ. Залуу айд сандарч чичирч байлаа. Залуугийн хэлснээр хотын жижиг рестораны гадаа хоёр залуу гудамжнаас хоёр хүнийг хүчээр машиндаа суулгаж хотын захад аваачиж хэрцгийгээр алсан байна. Тэрээр өгсөн хоёр залуу газар булснаа хэлнэ. Мөн тэр газрыг зааж өгч чадна гэдгээ хэлв. Тэрнээс гадна энэ хэргийг өөрийн биеэр харсан гэв. Эхэндээ мөрдөн байцаагч залууд итгэсэнгүй. Ямар нэгэн согтууруулах бодис эсвэл хар тамхи хэрэглэсэн эсвэл эрүүл мэндийн асуудалтай хүн байж магадгүй гэж хардав. Гэвч ямар ч байсан хэргийг шалгахаар болов. Ингээд өнгөрсөн шөнө 102-д ирсэн дуудлагуудыг шалгаж үзв. Гэтэл ийм төрлийн хэрэг бүртгэгдээгүй байна. Залуугийн яриа утгагүй санагдаад мөрдөн байцаагчид залуу гэртээ харихыг зөвлөв. Тэр үед залуу мөрдөн байцаагчдаас гуйж эхлэв. Өөрт нь итгэхгүй байвал цогцыг нуусан газарт очиж үзхийг гуйлаа. Мөрдөн байцаагчид залуутай хамт Алмат хотоос 15 км зайд орших Бастав гэсэн тосгонд ирлээ. Залуугийн зааж өгсөн газрыг сайдаар шалгаад юу ч олж илрүүлсэнгүй. Хэрэг хийсэн ямар нэгэн сижүүр цогцос аль нь ч алга. Хэлсэн ярьсан нь худлаа болсон ч залуу бууж өгсөнгүй. Мөрдөн байцаагчид уурлаж эхлэв. Ингээд тэд оршуулгын газрын ойр орчмыг шалгахаар шийдэв. Гэтэл залуугийн яриа ор үндэсгүй биш юм. Тэд нэг шинэхэн ухсан газар олно. Хүн оршуулсан гэхэд ямар нэгэн хаяггүй. Тэгсэн мөртлөө шорон шинээрээ. Тэд нөгөө газрыг жоохон ухаж үзэхэд доороос нь ямар нэгэн цогцос гарч ирэв. Тэд задлан шинжилгээний баг дуудаж цогцыг гаргаж ирж шалгав. Маш ихээр зодуулж мөн хотолуулж амь насаа алдсан хоёр залуу байв. Хамгийн аимшиг нь хоёр цогцын хамар болон амьсгалын замаас нь их хэмжээний шороо гарч ирэв. Тэгэхээр тэд цогцыг амьдаар нь болсон байна. Карманаас нь олдсон бичиг баримтыг үзэхэд хөөрхий талигаачид ах дүү хоёр байсан юм. Тэд 30 настай мэдээд болон 32 настай махсаад гуйж гурсан Маратын хэлсэн үнэн болж таарав. Гэтэл хотоос 15 км-т болсон хэргийг тэр яаж мэдсэн байх вэ? Дээр нь шөнийн 2 цаг. Санамсаргүй олж харах ямар ч боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад залуу алуулсан ах дүү хоёр болон хоёр алуурчныг машинаар өөрөө аваачсан гэдгийг хэлв. Мөрдөн байцаагчид гайхаж хоцров. Хачирхалтай Марат алуурчдыг таньдаг болж таарлаа. Үүнээс үзэхэд тэр хэргийн хамсаатан байж болох юм. Маратын ачаар хоёр алуурчныг олж баривчлав. Тэд нэг нь 50 настай Жоморт, нөгөө нь 28 настай Алмас нар байжээ. Эхэндээ тэд мөрдөгчийн асуултад хариулахгүй юу ч мэдэхгүй гэдгийг хэлв. Нас барсан хоёр алуурчин гэрч бүгд нэг доор онгоцны буудлаас таксинд явдаг таксистууд болж таарав. Тэд үйлчлүүлэгчтэй булаацалтаж хоорондоо муудсан гэвэл бас биш юм шиг. Тэрнээс болж нэгнийгээ алж амьдаар нь болох уу? Мөрдөн байцаагчид энэ хэрэгт өөр нэг нууц байгаа гэж таамаглав. Маратын хэлснээр тэдний хэрүүл ресторанд эхэлсэн. Тэгэхээр ямар нэгэн гэрч байх ёстой. Мөрдөн байцаагчид ресторанд очиж ажилчдаас нь мэдүүлэг авав. Алуурчдын зургийг харсан рестораны ажилчид тэд нарыг шууд таньж залуугийн яриаг батлав. Үнэн эрэхтэй хоёр талигаачийг хүмүүсийн нүдэн дээр зодож машиныхаа багажинд хийж авч явсан байна. Ресторанд өдөр бүр тиймэрхүү хэрэгүүд гардаг болохоор ажилчид нь үүнийг тоож хэлэлцээгүй байж гэрчүүдийн мэдүүлгийн дараа хоёр алуурчин хэрэгээ хүлээж эхлэв. Алуурчны нэгэн болох 50 настай Жомарт ах дүү хоёр залуу руу залгаж ресторанд юм ууж хоол идэхээр болов. Тэд хоол идэж баахан уусан шинжтэй. Нилийн өргөн уулзалт болсон байна. Ингээд рестораны ажилчид хаах цаг нь болж тооцоо хийхийг шаардна. Тэр үед Жоморт тооцоог бүгд тэнцүү хувааж төлье гэж хэлсэн байна. Гэтэл ах дүү хоёр чи өөрөө дуудсан. Тиймээс тооцоогоо өөрөө төлгөж төлөхөөс татгалзсан байж. Ингээд хэрүүл маргаан гарч хоорондоо зодтолдож эхлэв. Тэр үед Жоморт дүү нь Алмас руу залгаж тусламж хүссэн байна. Харин Алмас Марат руу утсаар ярьж ресторанд хүргэж өгөхийг хүслээ. Ресторанд ах нь хэн нэгэнтэй зодтолдож байгаагаа хэлж яаралтай хүргэж өгөхийг хэлв. Муу зүйл бодоогүй Марат нэг доор ажилтдаг танилуд тул татгалзаж чадсангүй. Ресторанд ойртож ирэхэд Жоморт ах дүү хоёртой маргаж зогсож байлаа. Машин хагас дутуу зогсон гутна.
Алмаас усран бууж ах дүү хоёрыг ганц цохиод ухаан алдуулав. Ингээд тэд машины багажинд хийж аваад явсан байна. Рестораны ажилчид бүгд харж зогсож байлаа. Гэвч хинч болиулж зүрхэлсэнгүй. Ингээд Жомарт Маратад гэрлүүгээ явахыг нь шаардна. Жомарт гэртээ орж 2 хурц аваад машинд суулаа. Хурцыг харж нөхцөл байдал нэг л биш болохыг ойлгосон Марат цаашаа явахаас татгалзав. Гэтэл Жомарт үүнийг хэд хэдэн удаа зохиод авав. Айсан Марат явахаас өөр арга байсангүй. Тэд хотын зах руу чиглэн явлаа. Жомартын хийсний дагуу тэд оршуулгын газарт очиж зогсов. Ах дүү хоёрыг тэд машинаасаа буулгаад дахиад хэд хэдэн удаа оршиглов. Тэгэхэд ах дүү хоёрч зүгээр байсангүй. Маргааш тэд нартаа нэгнийгээ үзэлцгээ хэлж асуудлыг улам эдрээтэй болгов. Үүнд уурн хүрсэн Жомарт тэр хоёрыг хурцээр сохиж эхлэв. Мөн тариа гаргаж ирж усаар дүүргэн 2 залуугийн гарын судас руу тарив. Ах дүү хоёр хийснээсээ буцаад уучлалт гуйсангүй. Хэрэг улам эдрээтэй болж тэд газар ухаж эхлэв. Тэр үед ах дүү хоёр Жомартыг хил амаар доромжилсан байлаа. Харин Жомарт хутаг гаргаж ирэн хэд хэдэн удаа хутгалж орхив. Ингээд газрыг баг зэрэг ухаад 2 залууг амьдараа болсон байна. Тэрээр уйлж унтсан 2 залууг алмаас шороогоор болж байлаа. Энэ үед аимшийн зүйлийг харж зогсож байсан Маратов машин ойртуулахыг шаардав. Харин Марат машиндаа гүйж очиод асаангуудаа зүхтаад алга болов. Тэрээр шууд цагдаагийн албанд ирсэн байж мөрдөн байцаалтын явцад Жомарт хэргийг ганцаараа хийснээ хэлж дүүн энэ хэрэгт ямар ч оролцоо байхгүй гэдгийг хэлв. Гэвч гэрчүүдийн мэдүүлгээр дүүнч гисэг хэрэгээ хүлээв. Ингээд шүүхийн шийдвэрээр Жомарт 19 жил хорих ял, харин дүүн алмаас 18 жилийн хорих ял авсан байна.